Шинэ оны баярын мэнд хүргэе. Баянгор аймгийн засаг даргын тамгын газар. Эрхэм мөндөд иргэдээ та бүхэндээ он солигдох торгон мөчийн баярын мэндийг өргөн дэвшүүлж мэдчилье. Алслан одож байгаа 2016 он үйл явдлаар баялаг, өөрийн гих тод бүртээ ухаарал сургамж хайрлсан түүхэн он жил байлаа. 2016 онд та бид бүхэн бүхэл шатны сонгуулиудад амжилттай оролцож энэ сонгуулийн үр дүнгээр сонгогдож томилогдсон засаг дарга нар бүрэн эрхэн хэрэгжүүлж ажилдаа ороод байна. Миний бие аймгийн засаг даргаар томилогдсон даруйдаа Баянгор нутгийнхаа нийт 20 суманд очиж иргэд хөдөлмөрчд малчин түмэнтэйгээ уулзаж тэд бүхнийхээ санаа бодлыг сонсож үйл ажиллагаанд тусгах ажлаа эхлүүлээд байна. Мөн үүний зэрэгцээ 4 дахь өдөр болгоныг иргэдтэйгээ уулзах өдөр болгон хэвшүүлж ажиллаж байна. 2016 онд үйл явдлаар баялаг, түүхэн амжилт гаргасан он жил болж байна. Энэ он жилд бид бүхэн аймгийнхаа засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг батлуулж чадлаа. Мөрийн хөтөлбөр маань бүтээх чадвар өндөртэй, мэрэгсэн ажил хүчнээр хангагдсан, унган байгаль, экологийн тэнцвэрт байдлыг хадгалсан, экспортод чиглэсэн үйлчилгээ, аялал жуулчлалыг хөгжүүлсэн, хүний болон эдийн засгийн хөгжлөөрөө Монгол улсын тэргүүлэх аймагуудын нэг болох зорилтыг чиглүүлсэн. Энэхүү түүхэн 2016 онд ард иргэд та бүхэн маань амжилт бүтээлээр дүүрэн байлаа. Тухайлбал энэ онд та бид бүхэн Хонгор нутгийн Унган-хөө, төрийн сойрхолт, урлагийн авиац зүтгэлтэн, хөгжмийн зохиолч, гончгийн Бирва агсныхаа мэндсний 100 жилийн ойг иргэд дуран бүтээлчид та бүхнийхээ хамт өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүллээ. Энэхүү он арга хэмжээний хүрээнд нарны дуулал улсын уралдааныг амжилттай зохион байгуулж, энэхүү улсын уралдаанд Хонгор нутгийн маань төдийгүй нийтдээ 16 аймаг, 30 гаруй чуулгын дуучид уран бүтээлчид нарын нийт 130 гаруй хүн оролцсон үнэхээр чансан өндөртэй уран бүтээлчдийн ийм цэнгүүн уралдаан болж, энэхүү уралдаанд Хонгор нутгийн маань авиаслаг хөвгүүд өнгөрснийг дуулахад таатай байна. Мөн малчин төмний маань бүтээлч хөдөлмөр, уйггүй хичээл зүтгэлийн үрээр мал сүргэн маань 5 төрөл дээр өсч 4,236,552 толгой мал тоолуулан түүхэндээ анх удаа 4 гарсан толгой малтай болж түүхэн амжилтыг ард иргэд малчид хөдөлмөрчд маань үзүүллээ. Мөн эдийн засаг хэдийгээр хямралтай, хүндрэлтэй байгаа боловч бүтээлч иргэд та бүхний маань хөдөлмөрийн үр шимээр дотоодын нийт бүтээгдэхүүн маань доктортой өсөж, татварын орлогын төлөвлөгөөг нэр төрөл бүр дээр нь давуулан биелүүлж, татварын орлогоор нийтдээ 7.2 тэрбум төгрөгийн орлого оруулж, 800 сая төгрөгөөр татварынхаа орлогын төлөвлөгөөг давуулан биелүүлж, төлөвлөгөөгөө 112.5% амжилттай давуулан биелүүлсэн байна. Мөн хүүхэд залуучууд маань спортын төрөл бүрийн уралдаан тэмцээнд улс, аймаг, төв дэлхийд амжилттай оролцож, даамны төрлөөр дэлхийн авраг хүртэл хүүхэд төрж багтам амжилт гаргасныг дуулгахад та бүхэнд таатай байна. Ирэх 2017 он бол хөгжлийн төлөөх хөдөлмөр бүтээл өрнөсөн түүхэн хариуцлагатай жил байх болно. Саяхан оролцсон аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хуралдаанаар батлагдсан Баянгор аймгийн нийгмийн эдийн засгийг хөгжүүлэх 2017 оны үндсэн зорилт чиглэл бүр үүнд чиглэгдэж байгаа. Хэдийгээр эдийн засаг амаргүй хүнд хэдий байгаа боловч та бид бүхэн хамтын хүч хөдөлмөрөөрөө энэхүү хүнд бэрхшээлийг даван туулж аймаг орон нутгийнхаа хөгжлийг хамтдаа бүтээж цэцгэлүүлэх ёстой. Гагцхүү төлөвлөсөн ажил хэрэг болгоныг бодит ажил хэрэг болгож төрөөс өгч байгаа үүрэг чиглэл хэмээн ойлгож ажилтан бүр, иргэн бүр, дор бүрнээ ухамсарлан чин сэтгэлээсээ зорж зүтгэж ажилуул зохино. Эрхэм үндэт иргэдээ он солигдох мөч улам ойртлоо. 20 сумынхаа төв, хөдөө, хол ойрт амьдарч байгаа Хонгор нутгийн ахан дүүс та бүхэндээ шинэ оны мэндчилгээг
өргөн дэвшүүлье. 2017 он Монголд зон олон баян онгорчууд та бид бүхний хувьд аз жаргал бэлгэлсэн хамгийн сайхан жил байгаасай гэж хүсэж байна. Хөгжлийг хөдөлгөгч болсон хүн бүр өнгөтэй, хүүхэд багчууд нь инээд хөөртэй, эрчүүд нь жавхаалаг, бүсгүйчүүд нь үтсгэлэнтэй, ахмад азай буурлууд нь аз жаргалтай, өргөө хотлороо өнгөтэй, хотлоолноороо хиймэртэй, гэгэн байхын үлзэтэй өрөөлийг өргөн дэвшүүлье. Та бүхэн маань сайхан баярлаарай. Шинэ оны баярын мэнд хүргэе. Баян хонгор аймгийн засаг даргын тамгын газар